чи өөрийнхөө тэр агуу алсын хараанд тэмүүлж авах хэрэгтэй. Байнга тэмүүлж хичээж авах хэрэгтэй. Илүү тийм агуу алсын хараа. Тэгээ энийг яагаад вэ гэдэг айгу сонирхолтой асуулт байгаа байхгүй юу? Яагаад би зүгээр тэ байгаагаараа яваад хиймээр байгаа хийгээд зориг тавих үедээ тавиад тэгээ явж ишлэхгүй гэж. Энэ бол илүү агуу холын алсын хараа яриад байгаа байхгүй юу? Илүү том вижн чиний амьдрал чинь байж болох, бүтэж болох, чиний бий болгож болох тийм илүү агуу зүйлдээ байнга тэмүүлчихье гэж байгаа. Тэгэд яг хуу одоо ингээд дөнгөж шинэ он гарч байгаа болохоор хүмүүс энийг бол угаасаа ойлгомжтой асуулт гэж бодож ич магадгүй. Хүн болгон л тий шинэ он гарлаа, шинэ зориг тавьдаг. Тэгэхээр тий угаасаа л тийм байдаг гэж бодож магадгүй. Гэхдээ миний бодлоор энийг яг яагаад заавал энийгээ тавих хэрэгтэй вэ? Яагаад энэ юм чухал юм бэ гэдгийг ойлгох нь илүү хэрэгтэй юм шиг санагдсан надад. Тэгэхээр энийг ойлгохын тулд би асуулт асуултаа. Хэрвээ чамд тэр илүү агуу алсын хараа чинь байхгүй чи зүгээр л амьдралаа урсгалаар нь аваад явах юм бол юу тохиолдох вэ гэж асууад үзье л да. Тэгвэл юу тохиолдох вэ? Тэгээд энэ дээр хамгийн түрүүнд асуух юм хэрвээ чи илүү агуу алсын хараа тавиагүй бол чиний дотор юу хамгийн түрүүлж үхэх вэ? Тэгээ энэ надад айгу сонирхолтой асуулт юм санагдсан. Чиний хамгийн түрүүнд дотор чинь юу үхэж эхлэх вэ? Чи хэрвээ тэр алсын харааныхаа илүү том хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэхгүй бол би өөрөөгөө дотор бодвол миний дотор бол ер нь бол харамсал гарч ирнэ гэж бодож байгаа. Та ч гэсэн өөрийнхөө дотор бодоод үзээрэй. Хамгийн түрүүнд харамсал. Тэр харамсал нь юуных вэ гэхээр хэрвээ би хичээсэн бол яах байсан бэ? Хэрвээ би энэ зорилгоо маш тодорхой болгоод тэр зорилгынхоо төлөө зоригтой, тууштай, байнга өдрө болгон тууштай тэмцэжсэн бол миний амьдрал яаж өөрчлөгдөх боломжтой байсан бэ гэдэг харамсал. Тэгээ энэ дээр номон дээр бас уншиж байхад чамд бурхан хэлж байгаа байхгүй юу? Тэр хүн чинь бурхантай ярьж байгаа шүү дээ. Чамд ерөөсөө болж чадахгүй зүйл байхгүй. Чамд хийж чадахгүй зүйл байхгүй. Чамд олж авч чадахгүй зүйл байхгүй. Ерөөсөө чиний төсөөлж байгаа ямар ч болж болох, хийж болох, олж авч болох бүх зүйл боломжтой гэж хэлдэг. Гэтэ амархан бол биш, боломжтой гэж хэлдэг. Тэгэхээр бид нар яг ихэнхдээ өөрсдөө зогсоочдөг л баг л тоо. Энэ угаасаа боломжгүй, угаасаа хэцүү. Эсвэл хамгийн түрүүнд бид нарт ер нь ийм илүү агуу том алсын хараа гэж юу юм бэ гэж сүртэй боддгоо байх. Тэгэхээр миний бодлоор бол энэ асуултын хариулт нь харамсал. Та ч гэсэн өөртөө бодоод үзээрэй. Ер нь яагаад алсын хараа байх хэвээр? Хэрвээ би алсын хараагүй амьдрал юу болох вэ гэдгээ өөрөөсөө асуух юм бол яагаад энэ зүйл чухал вэ гэдгийг хүн өөртөө ойлгоод эхлэх баг. Тэгээд тэр харамслын тал дээр бас нэмэхэд хэрвээ тий би тэр алсын хараагаа тавиагүй тэр зүйлээ олж авч чадахгүй бол яах вэ? Тий. Эсвэл штэ за чи үнэхээр хичээгээд тий байгаа бүхнээ өгөөд тэр зүйлдээ хүрч чадахгүй бол яах вэ гэдэг асуулт байна. Энэ дээр бол яг үнэхээр том зургаар уг үнсээр нь харах юм бол ерөөсөө ямар ч зүйл буруу явах боломжгүй. Яг хүн үнэхээр өөрийнхөө тэр тий том хартсан зүйлдээ байгаа бүхнээ өгч явахт юу ч буруу болох боломжгүй. Яг гоо гаднах ертөнцийн тий үр дүнгээрээ чи тэр зүйлдээ хүрээгүй байж болох ч гэсэн дотроо чи сэтгэл санааны, бие махбодын, сүнслэг биеийн хувьд байгаа бүхнээ өгж байгаа цагт тий өөрийнхөө бодсон хамгийн том зүйл байгаа бүхнээ өгж байгаа цагт чи бол тий авсанд орох цагта сэтгэл хангалуун байх боломжтой. Тэгээд энэ дээр бас би байгаа бүхнээ өгөх гэж ярьж байна л да. Ер нь ямар нэг зүйлийг тий үнэхээр том зүйл байвал тэр угаасаа одоо хагас халтуурны тийм хичээл зүтгэлийн үр дүнд бол гарах боломжгүй. Хүн яхаа аргагүй байгаа бүхнээ өгөх шаардлага гардаг. Тэгээ ингээд харахаар яг үнэхээр алсын хараа тий илүү том алсын харааг бүтээе гэж бодох юм бол энэ бол тийм харгалзах золиос шаардж байгаа гэсэн.
айгүй их хичээл зүтгэл гарна. Ер нь те за одоо ямар нэг хүн дээр зөвхөн жишээ авахад хаанаас эхлэх вэ гэдэг нь хүртэл хэцүү тийм. Зарим хүнд тийм алсын хараанд байхгүй шүү дээ. Зарим хүн тийм юмаач мэдгүй тэр талаар бодъё гингүүд тархинч тийшээ явдггүй. Тэр талаар бодсон ч гэсэн суугаад олигтой юм гарч ирдэггүй байж болно. Тэгээд тэр зүйлээ олдсон ч гэсэн тэр зүйл нь байнга толгойд нь байж гин гэсэн үг биш. Тэр зүйл нь байнга санагдчих жоох хэрэгтэй. Тэр зүйлээс шантрах өдөр гарна. Айх айц гарна, өөр зөндөө олон сатаарлууд гарна, эргэлзлүүд гарна. Тим өдрүүдэд, тим өчүүдэд яах вэ гэдэг асуултууд гарч ирнэ. За гэхдээ энэгээр дараа нь үргэлжлүүлж ярина. Гэхдээ би бас нэг өөр нэг өнцгөр энийг яаж харж байгаа гэхээр ер нь энээс өөр юу их юм бэ? Том алсын хараагүй байлаа гэхэд энээс өөр юу их вэ гэдэг асуулт надаас айгүй сонирхолтой санагдсан. Тэгээд хүн бодоод ирэхээр хүн ер нь төрсэн цагаасаа тий зүрхэн цохилж эхэлсэн цагаасаа хойш хүн амьдралаа туулдаг тийм үү. Энэ амьдрал гэдэг нэг адал явдал яваал байдаг. Тэр амьдралыг бид нэг бол ухамсартай, нэг бол ухамсаргүй туулах боломжтой. Хүссэн үсээгүй амьдрал гэдэг зүйл чамд тохиолдно. Чиний амьдралд тохиолдож байгаа тий амьдрал чи ирж байгаа бүх зүйлийг ерөөсө хоёр л төрөл байна. Чи өөртөө шийдэж болно. Эсвэл чамд цаанаас ч шийдэж өгч болно. Хэрвээ хүн өөрийнхөө амьдралыг ухамсаргүйгээр амьдрах юм бол амьдрал цаанаас нь тохиолдод байдаг. Цаанаас нь өөрийнх нь хүсээгүй, өөрийнх нь хүлээгээгүй зүйлүүд тохиолддог. Тэгээд тэр үед бид нар өөрсдөөс асуудаг. Яагаад бидний амьдралд ийм зүйл тохиолдод байна? Яагаад миний амьдралд ийм зүйл болоод байна гэд энэ бүхэн юунаас болж байгаа гэхээр хүн ухамсаргүй амьдрснаас болж байгаа. Эсвэл хүн ухамсартай амьдралд юу хүсэж байгаагаа хэлж өгч болно. Юу хүсэж байгаагаа асуулж болно. Юу хүсэж байгаагаа шийдэж болно. Тэгээ энэ дээр хүн өөрийгөө би ямар хүн болох вэ гэдгийг шийдэж болно. Тэгээ тийг шийдэхдээ өөрийнхөө байнга болохыг хүсэж исэн тийм хүнээ болохоор шийдэх боломжтой. Тэгээ энэ надаа айгу гоё үг юм шиг санагдаад байгаа. Ер нь бид нар бүгд те байнга болохыг хүсэж исэн тийм хувилбар байдаг дотроо. Тэгээ ягаад ч юм ямар нэгэн шалтгаанаар байнга зогсооцсон байдаг тийм үү? Угаасаа боломжгүй. Тэгээ миний нөхцөл байдлаас болоод боломжгүй. Хороо ертөнцид тэгж ажилтдаггүй. Тийм амархан биш. Тэгээ зөндөө янз бүрийн шалтгаан гарч болно. Гэтэ энэ асуулт бол айгу хэцүү асуулт. Би ер нь яг ямар хүн болохыг байнга хүсэж мөрөөддөг байсан бэ? Ер нь энэ миний амьдралын том зургаараа илүү агуу алсын хараана гэж юу юм бэ гэдэг айгүй хэцүү асуулт. Тэгээд энэ ном дээр бас гардаг, Библиэлд гардаг тийм quote гэдэг юм лээ. Ерөөсөө тэр хүсэж байгаа зүйлээ асуу. Тэгэл тэр зүйл чинь хурж ирнэ. Асуу гэдэг айгүй сонирхолтой зүйл. Асуу. Бид нар амьдралдаа хүсэж байгаа зүйлээ ер нь хүмүүсээс асууж үзээгүй байдаг. Би одоо ингэж болох уу, тэгж болох уу те энэ ажлыг хийж болох уу? Одоо эсвэл яа тэр хүнээс те чи надтай зүг болцоонд явах уу гэхэд тэгж хизээч асууж үзээгүй байдаг. Гэхдээ бид нар тэгж үнэхээр асуугаад бурхнаас тэр зүйлээ асуусан цагт асууж байгаа цагт тэр зүйл маань хурж ирнэ гэсэн үг. Тэгээ энийг дараа нь яг бас илүү гүнзгий ярьж болно. Гэтэ одоо бас нэг өөр сэдвээр оръё. За бид нар өөрсдийнхөө хувьд яг бидний одооны нөхцөл байдал, бидний хамгийн хүсэж байгаа тийм бидний тэр агуу алсын хараанаас өөр баг мэднэ тийм үү? Бид нар өөрсдөө хаана байгааг мэдж байгаа, хаа хүрмээр байгаагаа мэдж байгаа үед одоо юу хийх ёстой вэ гэдэг асуулт. Би яг одоо энд байна. Би энэ газар очимоор байна. Яаж очих вэ? Тэгэхээр яг уу энэ асуултыг хүн болгоомоос өөрөөсөө асуух хэрэгтэй. Мэдээж хүн болгоны нөхцөл байдал өөр, хийх зүйл нь өөр гэж магадгүй. Гэтэ хүн болгонд яг уу тийм ерөнхий паттерн бол байгаа. Миний бодлоор л хамгийн түрүүнд хамгийн чухал хийх ёстой зүйл гэвэл clarity гэдэг зүйл, тодорхойлох.
хэн хүмүүс яг үнэндээ тэ илүү тийм алсын хараагаа ерөөсөө мэддэггүй. Яг үнэндээ нэг бүдэг бадаг зүйл байгаад байдаг. Тэрийг тодорхой болгох хэрэгтэй. Тэр талаараа бодож эхлэх хэрэгтэй. Би ер нь яг хаа хүрмээр байна гэдэг бодож эхлэх хэрэгтэй. Ер нь ямар хүн болмоор байна, юу хиймээр байна, юуг олж авмаар байна гэдэг бодож эхлэх хүсэж байгаа. Тэгээ тэр дундаа тодорхой байдлаас зүгээр нэг тодорхой гэлтгүй бүр нэлээд тодорхой хит тодорхой байдал гэж байгаа. Тэр нь яг ойлгомжгүй байж магадгүй. Тэрний юу гэсэн үг гэхээр тэр хүсэж байгаа зүйлийнхээ төлөө тэртэй харцсан зураглалаа байнга өдөр болгон өөртөө авчих хэрэгтэй. Тэр зурагл чинь нүдэнд чинь харагдтал тод болох хүртлээр өөртөө авчих хэрэгтэй. Энэ миний бодлоор бол миний баг зэрэг гаргадаг алдаануудын нэг. Яг нь надад ингээд зураглал байдаг ч гэсэн тэр нь миний нүдэнд харагдтал тод болтол би өөртөө байнга сануулж чаддгүй. Тэгэнгүүт дэлхийн ертөнцид ч угаасаа энтерпи угаасаа замбраагүй зүйл. Тэгэнгүүт янз бүрийн сатарлууд орж ирнэ. Гинттэй тэр амьдралын тэр мөчөд тэр үед шаардлагатай хийх зүйлүүд ч юм уу орж ирдэг. Тэгээд бүх зүйл аргаж тавигддаг. Тэгэхээр энд бол миний бодлоор ер нь бол нэг зүйлдээ төвлөрнөө тодорхой болгоно гэдэг нь байнгын тодруулж авах процессыг хэлж байгаа. Яг тэгвэл нэг зүйлийг нэг тодруулаад тэгэл мартчихна гэдэг процесс биш. Тэр бол байнгын өөртөө сануулж байгаа. Заавал нэг тийм дадал зуршил байх хэрэгтэй болчихж байгаа. Тэгээд хоёрдугаарт тэр зүйлээсээ өөр юм бодохгүй байх хэрэгтэй. Одоо шинэ он гарлаа гэж шинэ оны зөндөө зорилгоод хүмүүс тавьсан байж магадгүй. Ажлаа алангаа, жимээ ингээ англи хэлээ сурангаа, бизнес эхлүүлнэ гэдэг ч юм уу. Гэтэ тийм олон зүйл байх тусмаа бид нар за одоо 4 зорилго байлаа гэж бодъё. 4 зорилгоо за нэг 80% биелүүлэхийн оронд яагаад 1-2 зорилгоо 100% биелүүлж болохгүй гэж. Тэгээ 100% гэлтгүй миний бодлоор баг хуваараа бодох юм бол 100-аас хамаагүй хуваар биелүүлэх боломжтой. Үнэхээр нэг зарим нэг зүйлийг төвлөрөөд үнэхээр сэрүүн байгаа бүх цаг мөчөө тэр зорилготой зориулах юм бол чиний бодож байгаа бас чинь за 2 жилийн дараа хүрнэ гэсэн зүйлээ чи 2 сарын дараач хүрэх боломжтой. Би бол зорилгоодын талаар яг ингэж боддог. Олон зорилгоосоо илүү цөөхөн хэдэн зорилгыг тэгээ бусад зорилгоудаа төр зур аргашаа тавьж агаад цөөхөн хэдэн зорилготой төвлөрсөн дээр гэж боддог. Ялангуяа тэгж төвлөрч байгаа хүмүүс угаасаа айгүй аюултай. Айгүй аюултай. Тийм хүмүүстэй бол өрсөлдөх айгүй хэцүү. Гэхдээ тийм хүн айгүй хоор. Яагаад гэвэл ихэнх хүн амьдралдаа балансыг хадгалах гэж хичээдэг. Ихэнх хүнтэй одоо яа гэдэг. За нэг зүйлд төвлөрөхөөс илүү төвлөрөх өөр өшөө зөндөө зүйл байдаг. Утсаа скролтон хүмүүстэй уулзсан, ингэн тэгнэ. Зөндөө зүйл байгаа. Тэгэхээр миний бодлоор тэр зүйлээ тэгэхээр ерөөсөө юу хэлэх гээд байна вэ гэхээр тэр хүрх гээд байгаа газраа байнга тодруулах хэрэгтэй. Нэгдүгээр тодруулах хэрэгтэй. Тэгээд байнга тодруулж өөртөө тодорхой болгож авах хэрэгтэй. Тэгээд тэр зүйлээ байнга сонгож авах шаардлагатай болчихсон. Ингээ бодохоор ингээ хитрхийн ингээ санагдаж магадгүй ч гэсэн миний бодлоор бол айгүй хүчтэй зүйл гэж бодож байна. Хэрэгжүүлж чадах юм болоо. За тэгээ хоёрдугаарт гэвэл тэр зүйл чинь тодорхой болсны дараа бусад бүх зүйл тэр зүйлтэй чинь таарах хэрэгтэй. Бусад бүх зүйл гэдэгт нь нэгдүгээрт хүний бодос сэтгэж байгаа. Хоёрдугаарт үг, хэл, яриа, гуравдугаарт үйл хөдлөл. Хамгийн түрүүнд бүх зүйл бодлоос эхэлдэг. Энэ хороо дээр бүтээгдсэн чиний харж байгаа дэлхийн ертөнцийн дээр байгаа бүх зүйл бодлоос эхэлж байгаа. Энэ ерөөсөө бүх зүйлийн уг үндэс нь. Тэгэхээр бодол дээр бид нар өөрчлөлт хийхин тулд хамгийн түрүүнд яах вэ гэхээр анзаарах хэрэгтэй. Бодлоо анзаарна. Бодлыг анзаарч хийж хүн өөрийнхөө миний бодох процесс ямар байгааг мэдчихэж тэр зүйлээ өөрчлөх боломжтой. Тэр зүйлээ анзаараад эхлэхэд л цаанаасаа тэр зүйл чинь засагтаад ирдэг. Тэгэхээр бодлоос эхэлнэ. Дараа нь бодож сэтгэж байгаагаас цаашлаад бидний хэл үг яриа гэдэг маш хүчтэй зүйл. Яагаад гэвэл хэл үг яриа гэдэг зүйл бидний тэр бодлыг бодит болгож идэг. Бид нар өөрсдөө зорилгыг цаасан дээр буулгахад тэр
илүү бодиттой болж идэг. Яг хоо ингэ зүгээр л нэг цаасан дээр бичлээ гэдэг нэг ойлгохтой юм биш гэж бодож иж магадгүй ч гэсэн судалгаагаар хүртэл харахад зорилгоо цаасан дээр бичсэн хүмүүс бичээгүй хүмүүсээс 20-30% илүү үр дүнтэй биелүүлдэг гэдэг нэг тиймэрхүү судалгаанууд байдаг. Тэгэхээр үг яриа бас чухал яхаа аргагүй амны бэлгээс авч тийм билэг гэж ярьдаг. Яриагаараа хүн яг тэр бодит байдлыг илүү конкреттэй, илүү тийм бодиттой болгож ярьж байдаг. Тэгэхээр бидний яриа ламн дээр одоо жишээлбэл энэ ном дээр зөвлөж байгаа зүйлүүд нь гэвэл affirmation-ууд байдаг тийм. Би бол ийм хүн, би бол тийм хүн гэдэг affirmation-ууд, аффирмац үг, баттгах үгсүүд байж болно. Тэгээд дээр нь талархлын үгс. Энэ ном дээр гардаг л та талархлын үгүүд бол хамгийн хүчтэй үгнүүд. Ялангуяа бурхантай харилцаан дээр ер нь сүнслэг биеийн хувьд талархлын үгнүүд хамгийн хүчтэй зүйлүүд байдаг. Тэгээд цаашаа залбирах талаар энэ дээр айгу сонирхолтой ойлголтууд гардаг л та. Ер нь залбирлыг бас хүмүүс айгу буруу хийдэг. Залбирах дээр хүмүүс хүссэн зүйлээ залбираад байдаг тийм. Бурхан минь надад ийм зүйл өгөөч гэдэг. Тэрний оронд энэ талархлын залбирал байх ёстой гэж ярьдаг. Тэгээд цаашаа итгэл үнэмшил гэдэг яг зөндөө зүйлүүд яригдчих болно. Гэхдээ дараагийн сэдв болоход үлдээ. Тэгээд дараа нь үннийг ярих. Хүний ярьж байгаа хэл үг хам үнэн байх хэрэгтэй. Хүн өөрөөсөө урахгүй байх хэрэгтэй. Хичнээн айцтай байсан ч гэсэн шаардлагатай зүйлийг хэлж явах хэрэгтэй. Илэрхийлж явах хэрэгтэй. Илэрхийлэгдэх ёстой зүйл илэрхийлэгдэх ёстой. Тэгэхгүй бол дараа нь боломж муу зүйл тохиолддог. За тэгээ эцэст нь 3 дахь нь үйл хөдлөл гэж байгаа. Хүн яг тэр төсөөлөл зураглалт нь би яг ийм хүн болно гэж бодсон байхад ер нь юу хийх нь тодорхой болоод ирдэг. Тэгэхээр энэ 3 зүйлгүйгээр хүн зүгээр л нэг юм бодлоо гэд тэр зүйл нь бий болно гэсэн үг ш. Тэр зүйлээ байнга өдөр тутамдаа хэл үг амаараа үйл хөдлөлөөрөө илэрхийлж иж хүн тэр бодит байдлыг бий болгож авдаг. Тэгэхээр энэ номыг уншиж эхлээд нэг иймэрдүү зүйлүүд хальт бодогдлоо. Тэгээд он гараад дөнгөж эхэлж байгаа болохоор сонирхолтой санагсан байж магадгүй. Таарч гисэн бас юу гэж бодож байгаагаа хуваалцаарай. За тэгээд хэдүүлээ өөрсдөө болж чадах болох ёстой тийм хүн болцгоё. Баярлалаа.